За сайн байцгаана уу? Би Оргил байна. Тэгээд өнөөдөр бүгдээрээ Испани хэл сурах гэж байна. Тэгээд Испани хэлний маань хичээл подкаст маягаар явах болно. Тэгээд бид нар би багш нь тэгээд сурагч нь мэдээж та бас нэг сурагч энд байна. Совд. Hi. Испани хэл сурах гэж. Испани хэл сурахад бэлэн үү? Бэлэн. Let's do it. Далмаар нь тэгээ хоёр туулаа буудаад нэг сумаар хоёр туулаа буудаад Совд Испани хэл сурангаа та бүхэн бас хамтдаа Испани хэл сур. Тэгээд миний бодлоор давуу тал нь Совдын аялга болон тэгээ ер нь Испани хэлний мэдлэг нь ер нь бол анхан шатны дөнгөж эхэлж байгаа учраас тантай хамт сурахад Совдын дуудлагыг би засахад магадгүй сонсогчийн маань дуудлага нь давхар засагтаад явах байх гэж гэх мэт те. Тэгээ бас асуулт байх юм бол чи яс надаас асуугаад явж болно тийм ээ. За тэгээд юу ч гэсэн хичээлээ эхлэхээс өмнө дурдах хэд хэдэн зүйл байна. Тэр нь нэгдүгээрт хичээлээ бүгдээрээ алгасахгүй дараалж үзхийг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл прогрессээр явна. Тэгээд ихний сурсан мэдлэгэн дээрээ нэмээд одоо ингээд овоолоод явна гэсэн үг. Тийм учраас хичээлээ алгасаа сонсох юм бол болохгүй гэсэн үг. Яг болохгүй ч байх аль хэдийн мэддэг хүн бол гүйлгээд явж болох л та. Гэхдээ анханасаа сурж байгаа хүн бол бүгдийг дараалаад үзсэн дээр. Тэгээд бас маш чухал зүйлөө сонсоод бүгдийг нь дагаж дуудах хэрэгтэй. Та одоо жишээ нь энэ хичээлийг подкаст маягаар хийж байгаа болохоор магадгүй аягаа угааж явахдаа гэрээ цэвэрлж явахдаа гадуур машинд явж явахдаа ч юм уу те автобусанд явж явахдаа гэх мэт сонсч болно. Тэгээ гадуур явж байгаа бол хүмүүсээс ичилгүү дагаж дуудаарай. За тэгээд чимээгүй сонсоод өнгөрөх юм бол энэ хичээлүүдийн 100% үр дүнг авч чадахгүй. Тийм болохоор цагаа үрсэн хэрэг болно. Тийм учраас аль болох дагаж дуудах хэрэгтэй. Тэгээд ер нь бол үг болон өгүүлбэрүүд олон давтагдана. Энэ болохоор spaced repetition гэдэг аргыг ашиглаж шинжлэх ухааны аргаар таны тархинд гүн ой санамжинд суулгах маягаар явж байгаа. За тэгээд бас зарим үг нь хэд энгийн байж магадгүй тэрэн дээр нь хэлэхэд ер нь бол би ч гэсэн хэдий сурсан ч гэсэн энгийн үгнүүдийг байнга давтдаг байгаа. Тэгжиж бид нар өөрийн болгож бүрэн эзэмшнэ гэсэн үг. Одоо чинь бид нар монголоор ч гэсэн энэ үгнүүдийг би мэддэг үгнүүдээ л яг ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхдээ ашиглах тусам миний тархинд миний монгол хэл хүртэл улам гүнзгий сууж байгаа. Яг тэр маягаар та голлгүйгээр өөрийгөө хит их одоо бардан зан гаргалгүйгээр аль болох сайн basic энгийн зүйлийг ч гэсэн давтах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд бас бичиг байхгүй. Тэгээд бичих уншихыг төр хоошин тавих хэрэгтэй. Яагаад гэвэл ялангуяа ер нь бол хэлний анхдагч нь яриа болон сонсгол бичиг үсэг хүн төрлөختөн нээхээс өмнө ер нь олон мянган жилийн өмнө бид нар ярьсаар ирсэн. Тэгээд бас бид нар анх ярьж сурахтаа ч гэсэн эхлээд ярьж сурчаад сонсож ойлгож сурчаад дараа нь сургуульд ороод бид нар бичиж уншиж сурдаг. Тийм болохоор тэр нь зөв дэс дараал. Тийм болохоор унших бичгээ төр цааш нь тавиад дараа нь хийх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд бас нэгэн сануулгах зүйл нь ер нь бол Испани өгүүлбэрийг бүтээхийн тулд зарим өгүүлбэрүүд нь монголоор айгу сонь сонсогдох бах. Яг бол бүтцийн хувьд өөр хэлүүд учраас монголоор би одоо асуухтаа айгу тийм Испани маягаар монгол өгүүлбэрийг бас асууж магадгүй. Тэгтээ утгыг нь ерөнхийд нь бол бараг цаална. Тэгээд тэрэнд нэг ач холбогдлоо өгөх хэрэггүй. За тэгээд ер нь бол бас бүх хичээлүүдэд тэгээд хамгийн сүүлийн зөвлөгөө нь бүх хичээлүүдэд аль болох нэг дор бөөндөх биш. Өдөрт нэгийг ч юм уу те. Эсвэл өдөрт ганц хоёрыг ч юм үзээд тэгээд дундуур нь аль болох их нойр авах тусам урт хугацааны ой санамд чинь гүн сунаа гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг сарын турш ч юм өдөрт нэг хичээлийг үзэх юм бол ер нь бол Испани хэл чинь маш хурдан сайжирна гэсэн үг. За тэгээ бүгдээрээ хичээлээ эхэлцгээе. Хөөе, надад нэг асуулт байна л да. Хойлоо нэг шууд ингээ подкаст маягаар яа суuna гэж байгаа шүү тий. Би яаж болох юм бэ? Бичиж авч болох юм уу? Ягаад гэвэл би болохоор тийм нэг бичиж. Тийм болохоор бичиж болохгүй. Тэр бичих гих мэт бүх зүйлүүдийг дараа нь хийж болно. Тэгээд бас миний YouTube-ны доор join гэд ботон дарах юм бол бичгээр нь гарч ирнэ. Тэр нь төлбөртэй хэсэг нь орно. Тэгээд ер нь бол одоохондоо зөвхөн сонсоол дагаж хэлхийг л хичээх хэрэгтэй. Тэгээд яг асуулт байх юм бол чи надаас асууж болно тийм ээ. За. Эхлэх бил нөө. Окей. За дахиад нэг асуулт. За. Миний тэр асуулт болохоор би болохоор ингээд одоо ингээд хойлоо чи одоо ингээд үг цагаа явна би тэр үгээс цаашаа явна тэгээ хойлоо ингээд сурсан өгнөдөр өгүүлбэрүүд бүтээгээ явна шүү дээ тий. Тэгэхээр болохоор би болохоор нөгөө нэг надад нэг байдаг асуудал нөх юм бол би өгнөдийг амар цаашаас юм амар хурд мартдаг байхгүй юу. Тэгээ бичиж тавьж тэрийг цаажуулдаг. Тийм учраас энэ шинжлэх ухааны батлагдсан арга spaced repetition гэдэг нь би чамайг болон сонсогчтойгоо маш олон давтуулна. Давтсараа сүулдэ амны чинь уншлах болно гэсэн. Энэ угаасаа хэлийг сурах natural бөгөөд байх ёстой процесс. Жирийн сургууль сурдаг шиг бид нэр сурахгүй. Окей? За эхлэе. За хамгийн ихний үг. За. Жо.
Jo. Jo. За өөрлөгөө заагаад Jo. Jo. За энийг yo гэж бичнэ. Зарим хүмүүс yo гэж дууддаг. Тэгэхдээ ер нь бол маш олон Испани орнууд yo биш jo гэж уншина. Jo. Тэр нь би гэсэн үг. За би бол гэх юм бол yo soy. Jo soy. Soy гэдэг нь бол. Гэхдээ монгол хэлэн дээр бол гэдэг чинь зөвхөн хувирахгүй бол гэдгээр л багш би бол чи бол тэр бол гэлтэй. Франц, Испани гэх мэт энэ латин маягийн хэлнүүдээр маш их хувирна. Тэгээ тэр хувирлтаас хамаарат хин дээр хэлж байгаас хамаарат хувирна. Тэгэхээр над дээр хувирхтаа soy болно. Тэгээд jo гэдгийг бол нэг ашигладаггүй. Тэгэхээр зүгээр л soy гэх юм бол би бол гэсэн үг. Jo soy гэх юм бол би гэдэг дээр тодтогч байна гэсэн үг. Тэгэхээр би бол гэх юм бол jo soy. Зүгээр би бол гэх юм бол soy. За хэлээрэй soy. Soy. Jo soy. За тэгээд хоёлаа бас чи хэлээд тэгээд түр хэдэн секунд сонсогчойгоо бас хэлхийг зайг нь боломжийг нь олох хэрэгтэй тийм ээ. За би бол оргил гэж хэлье. Тэгээд дараа нь чи бол би бол сууд гэж хэлээд дараа нь сонсогч маань нэрээ хэлнэ. Yo soy orgil. Jo soy soft. За одоо энгийн хувилбараар нь зүгээр би бол soy orgil. Soy soft. За би бол монгол гэж хэлье. Yo soy mongol. Jo soy Mongol. Soy mongol. Soy Mongol. Окей. За чи гэвэл tu. Tu. Урагшаа байгаа хүн руугаа заагаад хоргоороо заагаад tu. За чи бол гэвэл tu eres. Tu eres. Гэхдээ мэдээж tu eres гэвэл чи бол гэж татдагч байгаа тийм. Зүгээр чи бол гэх юм бол eres. Тэгэхээр бид нар өдөр тутмын ярианда зүгээр л eres. Тэгэхээр саяны soy болон eres гэдэг чинь адилхан үг. Бол гэсэн үг. Гэхдээ би чи гэдгээс хамаарат өөрчлөгдөж байгаа. Хүн би чи гэдэг дээр хэрэглэгдэг болохоор to jo гэж хэлэх шаардлагагүй. За тэгэхээр yo soy tu eres гэдэг маань soy eres. За одоо би хэлье. Soy orgil eres soft. Soy soft eres orgil. Muy bien. За одоо та хэлээрэй. За сайн байна. За чадна гэдэг үгийг би гэдэг дээр хэлээ. За тэгэхээр үйл үг маань хувирдаг байгаа тийм Испани хэл дээр. Тэгэхээр хувирхтаа ихэвчлэн би гэдэг дээр хувирхтаа үргэлж баг ихэнхдээ оогоор төгснө. Тэгэхээр puedo. Тэгээд д үсгийг Испанаар жоохон сонин зөөлөн хэлдэг ба puedo гэд хальт хилээ дээдшүүдэндээ бүргээд өнгөрнө. Puedo. За тэгээд puedo баг гэж аам шиг. Английн th шиг хэлдэг. Puedo. Хальт puedo. Гэхдээ бас нэг давуу талтай зүйл нь Испани хэл маш олон орон Испани хэлээр ярьдаг учраас маш олон өөр аялга байдаг. Тэгэхээр таны аялга бол заавал нэг тодорхой байх шаардлагагүй. Франц хэлний нэг дутагдaltaй тал нь стандартжуулсан байдаг. Тэгээд Парис аялга нь хамгийн зөв аялга гэж үздэг болохоор Парис аялгаар ярихгүй бол буруу сонсогддог. Тийм учраас заавал нэг аялгыг дөрөх хэрэгтэй. Испани хэлээр маш олон орон ярьдаг учраас шаардлагагүй. Тэгэхээр та өөрийнхөө аялгыг авч үлдэж болно. Тэгтээ аль болох сайн бас аялгаа давтах хэрэгтэй л дээ. За. Puedo гэж үгсэглээ. Чадна. Би чадна. Би чадна. За тэгэхээр Puedo. Дараагийн үг маань ярих гэдэг үг. Hablar. Чи англи аялгаар яриад байна тийм. Ир үсгээ r гэдэг. Монгол ир шиг r. Окей. Hablar. За тэгэхээр чадна ярих. Би чадна ярих гэж хэлдэг. Puedo hablar. За тэгээ мэдээж жирийн хүн шиг ярих юм бол тэгж гацч puedo hablar гэхгүйгээр puedo hablar. Hablar гэдэг үгтэй чи. Окей, hablar. Puedo hablar. Энэ бол англи хэл биш. Энэ бол испани хэл. Puedo hablar. Puedo hablar. За би ярьж чадна гэж.
За, Испани хэл гэдгийг хэлье. Español. 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 За, энэ үсгийнхаа дээр нэг юм жижиг юм байгаа. Тэр нь ня болгодог. Окей. Тийм байхгүй бол Español гэж уншина шүү дээ. Тэр байхаараа Español. Español. За, Испанаар ярих гэж хэлье. Тэгэхээр ярих Испани хэл гэж хэлдэг. Puedo hablar español. Hablar español. Hablar español. За, би чадна ярьж Испани хэл. Puedo hablar español. Puedo hablar español. Puedo hablar español. Удаан хэлэх юм бол puedo hablar español. Окей. Минийх нэг амар хатуу сонсогдоод амсан надад надаа. Puedo hablar español. За, би нэг алдааг нь хэлж өгье. Чи энийг үсгийг нь урдаа төсөөлөд одоо чи хоёрын урд болохоор үсэг нь харагдаад байгаа болохоор чи энийг ингээд уншихдаа англиар шууд уншаад байгаа байхгүй тавтаа толгой дотор. Тэрний оронд миний дуудлаган дээр төвлөрөх хэрэгтэй. Тэр үсгийг урдаа төсөөлж ярихын оронд миний puedo hablar español. Yol. Español. Puedo hablar español. Much better. Сайн байна. Muy bien. За. Inglés. Тада юу гэсэн үг вэ? Англи хэл. Inglés. За. Би англиар ярьж чадна гэж хэлье. Puedo hablar Inglés. Puedo hablar inglés. Тэг ингээд одоо чамаг энд байгаагийн давуу тал нь чиний энэ гаргаж байгаа алдаа анхан шатны хүний гаргаж байгаа алдаа. Тийм учраас анхан шатны хүн энэ байна гэдэг нь дөхөмтэй гэсэн үг сурж байгаа хүн. Чамтай адилхан алдаа гаргаж байгааг үүсэхгүй тийм ээ. Тийм учраас би тэрийг засахад тэр хүнд сонсогчд маань бас хэрэгтэй гэсэн. За. Монгол хэлийг зүгээр Монгол. Тэгэхээр Монгол. Би монголоор ярьж чадна гэж хэлээ. Puedo hablar Монгол. Muy bien. За. Одоо бүгдээрээ дараагийн үгээс оръё. Баг зэрэг гэж үг. Окей. Un poco. Un гэдэг нь нэг, poco гэдэг нь одоо жоохон. Нэг жоохон. Тэгэхдээ Франц хэлийг үзчихсэн хүмүүс маань жоох ампу гэдэгтэй адилхан. Тэгэхээр un poco. Баг зэрэг Испани хэл гэж хэлээ. Окей. Тэхийн тулд нэг зүйлийг нэмнэ. De. Одоо англиар бол little bit of English гэж штэ. Little bit English гэж хэлэхгүй штэ. Тэр of гэдэг нь de. За тэгэхээр un poco de español. Un poco de español. За ярих баг зэрэг Испани хэл гэдэг. Hablar un poco de español. За одоо би чадна ярих баг зэрэг Испани хэл. Puedo hablar un poco de español. Puedo hablar un poco de español гэж жирийн хүн бол ярина. Тэгэхээр бид нэр удаан ярих юм бол puedo за чи дагаа хэлээрэй. Puedo hablar un poco de español. Puedo hablar un poco de español. Чи хажууд гараа ингэсээр хагаад би хажууд нь гараа ингэсээр шүү. Окей. За одоо бидний сая hablar гэдгийга хувиргая. Hablar гэдэг чинь ерөнхийдөө ярих гэж байна тийм. Би ярьдаг гэвэл түрүүн бид нэр хэлсэн би дээр хувирахаараа дандаа оогоор төгсдөг. Puedo гэдэг шиг. Hablar маань hablo. Hablo español. Hablo español. За англиар ярьдаг гэдэг. Би англиар ярьдаг. Hablo inglés. Hablo un poco de español. Hablo un poco de español. За энэ юу гэсэн үг вэ? Би баг зэрэг англиар испаниар ярьдаг. Дараагийн үг маань es. Энэ бол гэсэн үг. Саяны бидний хэлсэн soy гэж би бол, eres
гэж чи бол S гэдэг маань энэ бол, тэр эрэгтэй бол, тэр эмэгтэй бол гэдэг одоо it is гэдэг юм. Одоо английн is гэдэгтэй адилхан. Түрний soy гэдэг маань англиар бол am, eres гэдэг маань you are. S гэдэг маань he is, she is, it is гэдэгтэй адилхан гэсэн үг гэж ойлгож болно англи хэлээр мэддэг хүмүүс тайлбарлахад. За S энэ бол S. За чухал гэж хэлье. Importante. Хэлээ ингээ бүр ингээ лал гэж. Importante. Importante. За энэ бол чухал гэж хэлье. Es importante. Es importante. За хэвийн гэж хэлнэ. Амархан үг аа. Normal. Ал биш, normal. За энэ бол хэвийн гэж хэлье. Es normal. Es normal. За надад гэж хэлж сурцгаая. Para mí. Тэр нь англиар орчвол for me. Тийм ээ? Para mí. За энэ бол надад хэвийн гэж хэлье. Тэгэхээр энэ бол хэвийн надад. Es normal para mí. Es normal para mí. За энэ бол чухал надад. Es importante para mí. Es importante para mí. За ингээд энэ хүрээд эхний хичээл маань дуслаа. За тэгвэл чи надлаа саний сурсан өгөөдөө эхнээс нь see if I can тэгээд хоёлаа эхнээс нь хэлээд би цээжсэн байна уугүй шалгая. За. Тэгэхээр би 70 энэ цээжлээг авах гэж байна. За. Би Jo. Би бол Jo soy. Эсвэл soy. Тэгээ ихэвчлэн ашиглах нь зөвхөн дангаараа soy. За би бол soft. Jo soy soft. Эсвэл ихэвчлэн soy soft. За чи. Tu. Чи бол сонгоод. Eres. Okay. Eres эсвэл tu eres. За чи бол Испани хүн гэж хэлж чадах. I think so. Tu eres español. Eres español. Гэхдээ чи бол надад хэлж байгаа бол тэгж хэлнэ. Eres español. Би чамд хэлж байгаа бол eres española. Учир нь чи бол эмэгтэй хүн. Эрэгтэй эмэгтэйгээр суурах юм уу? Бас ялгана. За би чамд хэлье тэгээ чи надад хэл. Eres española. Muy bien. За би чадна. Санаж байна уу? Сонсогчд маань санаж байгаах. гэж найдаж байна. Puedo. Тэгээд аль болох D үсгээ зөөлөн хийх гэж байна. Puedo. За тэгээд чи чадна гэдгийг би зааж амжааг байгаа. Гэхдээ ихэвчлэн чи хувирахаараа S-ээр төгснө. Тэгэхээр puedes. Тэрийг дараа нь бид сурна. За ярих гэдгийг санаж байна уу? Hablar. Тэгээ Б үсгээ чанга бас дуудах. Айгуу зөв. Hablar. Хальт hablar. Бараг л hablar гэж юм шиг. Hablar. За би ярьж чадна. Испани хэл. Puedo. Okay, you don't have to say soy. Тэр чинь би бол шүү дээ. Тийм, okay. Би бол ярьж чадна гэж хэлэхгүй шүү дээ. Puedo hablar español. Puedo hablar español. За би ярьж чадна. Англиар. Puedo hablar inglés. Muy bien. За баг зэрэг. Надад ч сан. Un poco. Францаар яриад нэг. Okay. Un poco. За баг зэрэг испани хэл. Un poco español. Un poco de español. Тэр D гэдгийг монголоор орчуулахад хэцүү. Яг л монголоор баг зэрэг испани хэл гэдэг юмш тийм юм байхгүй байгаа учраас англиар орчуулах юм бол little bit off гэдэг шиг off гэсэн үг. За тэгэхээр un poco de español. За би ярьж чадна баг зэрэг испани хэл.
Puedo hablar un poco español. Un poco de español. Un poco de español. За би ярьдаг. Сөрөний hablar гэдэг маань яаж хуурах вэ? Би гэдэг тийм. Hablo. Би дээр дандаа оогоор төгсөн тийм ээ. Hablo. Puedo. Quiero. Би хүсэж байна. Тэрийг дараа нь сурцгаана. Okay. За hablo un poco de español гэвэл би ярьдаг баг зэрэг испанилээр. Hablo un poco de español. Би ярьж чадна гэх юм бол puedo hablar un poco de español. Puedo hablar un poco de español. За хэвийн гэхийг яаж хэлэх вэ? Normal. Чухал гэдгийг яаж хэлэх вэ? Importante. Надад para mí. За энэ бол надад чухал гэж хэлж байгаа. Es importante para mí. Es importante para mí. За ингээд энэ үрээд эхний хичээлээ дуусгая. Дараагийн хичээл дээр бүгдээрээ уулзлаа. Баяртай.